За тэгээд би бол аялал жуулчлалын салбарт ажилладаг 36 настай. Тэгээд Twitter дээр одоо 10-аад жил ихэвчлэн байна. Ажиллаж байна. Яг интернет орчинд anonymous culture гэж байдаг. Яг өөрийн нэр зураг одоо намтаа заавал тавихгүйгээр бид өөрөө үзэл бодож хэлээд явах. Ийм одоо соёл бас хэлбэр байдаг. За энэ хэлбэрчдэр явсан доогуур зураас вотон гэсэн юм хаягтай. Тэгээд 10,000 гаруй дагагчтай. Тэгээд байдаг. За тэгээд өнөөдрийн хувьд бол 10 градус орчим байна Улаанбаатар. За бид бол яг одоо Улаанбаатар хотын Гандангийн яг өмнөх өргөн жилөнд алхаж байна. За өнөөдөр бол юуны тухай ярихыг хүссэн бэ гэхээр одоогоос яг 100 жилийн өмнө 1919 онд Монголын түүхэнд одоо хар өдрөөр болчихсон. Түүхэн сургамжтай өдөр. Тэгээд ерөнхийдөө аливаа ард түмэн бол түүхэн ой санамжтай түүхэн үйл явдлыг нэг үрчлэн мэддэг байх хэвээр. Түүхээ мартуулаад тухайн үндэстэн өөрийгөө үндэстэн гэж үзэхэд хэцүү. Үндэсний ой санамжийн хувьд мөхдөг. Тийм учраас яг 100 жилийн өмнө өнөөдөр юу болсон бэ? 100 жилийн дараа өнөөдөр Монголд байдал ямар байна вэ гэдэг тухай харьцуулаад нэг өөрийн үзэл бодлоо хуваалцъя гэж бодлоо. За яг 100 жилийн өмнө яг одоо бидний алхаж байгаа Гандангийн өмнөх өргөнчлөөний эдээс зүүн тишээ хэсэгт бол Богдын ордон байсан байгаа. Одоо бол байхгүй. Бид нар бол хүүхдийн зуг харж байна. За энэ хэсэгт бол яг 100 жилийн өмнө Хятадын цэрэг орж ирсэн. Одоо бидний түүхийн хичээл дээр үздэг Сүүшүүжаан гэдэг Хятадын одоо цэргийн генерал бүтэн одоо явган цэргийн дивиз өдөрдөж Монголд орж ирээд хүрээгүй эзлээд тэгээд Монголын төрд бол тулгын шаардлагад хүргүүлсэн. 1912 онд тусгаар тогтносон Богдын төрөө устгаж 1915 онд байгуулагдсан Хятадын гэрээгээр автономит улс гэсэн статустай болсон байсан. Тэр төрөө устгаж Монгол иргэн улс буцаад иргэн нэгдээ гэсэн юм шаардлагыг бол Сүүшүүжаан хөргүүлсэн. Тэгээ энийг өргүүлэхдээ бас их сүр үзүүлсэн байгаа юм. За энэ хэсгээр төр зогсъё. Яг бид нар бол одоо Гандангийн нуул зургийг харж байна. Гандан бол манай нийслэл хотын хувьд сүүлийн 200 жилийн түүх ой санамжийг агуулдаг газар шүү дээ. Тэгээд яг энэ өдөр бол Сүүшүүжаан Монголын одоо Богдын засгийн газрын өмнө ерөнхий сайдын өргөнийхний өмнө цэрэг аваач чагсаасан. Хэдэн мянган зэрэг чинь те. Тоо үед бол 4,000 орчим зэрэг хүрээнд байрлаж ирсэн гэдэг тийм тоо бол яригддаг. Тэгээд сүрдүүлж агаад цэргийн хүчээр засгийн газраа устгах тэр бичгийг бол өргөн бариулсан баг хүчээр. Тэгээд маргааш буюу 11-р сарын 22-ны өдөр нь 1919 оны те Бээжингээс тогтоол нийтлээд одоо гадаад Монгол дундад зэрэг улстай буцаад нэгдлээ гэсэн юм мэдээллийг бол дэлхийд дахин цацж ирсэн. Энэ бол тийм түүхэн одоо хүнд ийм цаг мөч байсан. За замаа өргөжлүүлье. Ер нь яг бидний хувьд бол Хятадыг үзээ ядаад зөвхөн Монголыг цээжээд илдээд байдаг нэг тийм үзэгдэл бол газар авсан. Тэгээд тэр нь хитрхи одоо эх оронч үзэл өнцгөх үзлийг одоо дэвэргэж яг бодит одоо үйл явдал те бодит түүх тэрнийг одоо зөвөр үнэлж дүгнэх тэр одоо өнцгийг бол гажууд болж хитрхи одоо үзээ яддаг хитрхи яг бид бол мөнхийн өршөө нэг нэгнээсээ холдож чадахгүй зайлж одоо нүүч чадахгүй учраас ямар нэгэн байдлаар харилцаж явах хэрэгтэй. Өмнөх төр түүхэн одоо олон үйл явдлууд эдрэтэй үйл явдлууд бие биенээ харилцан эзэлж исэн тэр үйл явдлуудыг одоо түүхэн ямар нэгэн дүгнэлт гаргаж харилцаа ойлголцож цаашаа явах хэрэгтэй.
19 оны үйл явдал бол хятадын буруу ерөөсөө биш байхгүй. 19 оны богдын төрийг устгасан үйл явдал бол монголчуудын өөрсдийнх нь буруу. Дотооддоо эв нэгтэлтэй байгаагүй. Засгийн газрын дотроо хоёр хуваагдсан. Харийнхан ба шарийнхан гэд. Шарийнхан гэдэг нь нөгөө шашны том одоо их стэйцүүд, мяндагтнууд өөрөлдвөл богдыг одоо дагсан. Жишээлбэл нөгөө Бадамд орж гээд Шанзав Бадамд орж гэж юм байлаа шүү ерөнхий сайдаар. Нөгөөт нь бол яг нөгөө ноёдууд харын тал гэж. Ингээд төр засгийн дотроо хоёр хуваагдсан. Байдал их тийм төвхтэй, хэрэгэлтэй. Тэгээ яг хоо 19 оны үед бол тэр шарын талынх нь засгийн газар дотроо одоо зөнхлөх нөлөөтэй болцсон. Тийм учраас харын талын ноёдууд нь нөгөө талаа одоо эрх мэдлээс шахах, зайлуулах өөрсдөө одоо төр засгийн эрх мэдлийг авч чадахгүй бол буцаад хятадд нэгдэх. Тэгээ одоо бид нар л эрх барихгүй бол өөр одоо аль нэг бүлэг хүчин шарийнхнаар эрх бариулахгүй гэсэн нэг тийм ухар мөчл бодлоор бол явж исэн байна. Тэгээ энэ их харамсалтай үйл явдал та. Тэгээд 19 онд бол ердөө 7 жилийн өмнө одоо Богтанд Монгол улс гэж тунхаглаад олноо өргөгдсөн гэж шинэ он цаг он тоол зарлцсан байсан. Тэр сайхан үйл явдал бол ингээд төгсгөл болсон байгаа. Яг энэ явдлаас хойш 2 жилийн дараа 1921 онд ардын хувьсгал болоод 20 онд нь цагаантнууд Монголд орж ирээд ингээд түүхийн айгүй олон өрнөл бол нэг дор их ойрхон цаг хугацаанд зэрэг өрнөцсөн учраас бас их яг ялгад салгаад үнэлж дүгнэхэд бас хэцүү. Гэхдээ яг 100 жилийн дараа одоо Монгол улс гэж бол бас байж байна. Тэгээ тусгаар тогтносон. Хүн амд 3 сая хүрсэн. Одоо 19 онд ч юм бол хүн ам бол нэг 750 мянга орчим байсан байгаа. Тэрнээс бол 100 мянга орчим нь бол гадныхан Хятад, Орос те өөр бусад үндэстнүүд. Тэгээ монголчууд бол маш цөөн тоотой. 600 мянга орчим байсан юм уу? Өнөөдөр бол монголчууд бол 3 сая гараа авчихсан. Тусгаар тогтносон улс дээр бид нар байж байгаа. Гэхдээ нөгөө 100 жилийн өмнө байсан асуудал бол өнөөдөр бас байжлаа. Төр нь хуваагддаг, байнгын хэрүүл тэмцэлтэй тий. Тэгэхээр зүгээр энэ түүхэн газар гудамжаар бид нэг ингэж алхаж байгаа нь болох тэр бас яг энэ үйл явдлыг мартаж болохгүй сургамж авах. Тэгээ ер нь цаашдаа ирээдүгөө харахын тулд бид яах ёстой юм бэ гэдэг дээр өнгөрсөн түүх бол биднийг бол дандаа сургаж идэг. Ер нь талцал хуваагдлаас бид нар бол аль болох те зайлсхийх ёстой. Яг үнэхээр төрд ажиллаж байгаа хүмүүс нь хувийн эрх ашиг, хувийн тэр амбицаа дарж явах ёстой. Нийтлэг эрх ашиг, үндэсний эрх ашигын төлөө одоо зам мөр алхмаа бол чиглүүлж байх ёстой гэдгийг сургамжийг бол бидэнд өгдөг. За 100 жилийн дараа өнөөгийн Монгол улс ямар байна вэ гэвэл ерөнхийдөө бол сайн тал маш их байна. Нэгдүгээр тусгаар тогтмол эдийн засгийн одоо хүчин чадал, газар нутаг тий дэлхийн хамтын нийгэмийн гишүүн болцсон энэ төр гээд олон ололттой тал байгаа. Нөгөө талаар бас асуудлууд бидэнд байна. Ямар асуудал миний хувьд бол одоо энэ санааг их зовоодаг вэ гэвэл их олон асуудал бол байгаа. Гэхдээ энэ дундаас илүү нөгөө Монголоос залуучууд, боловсролтой залуучууд одоо гадаадад мэргэжил эзэмшсэн суралцсан залуучууд нь дайжаад байна. Яг ийм үзэгдэл бол айгүй их газар авчлаа. Энэ улс орны ирээдүг цааш нь авч явах хэрэгтэй. Хөгжлийг бол түүчээлэх хэрэгтэй залуучууд нь Монголдо бол одоо амьдрах сонирхолтой байна. Орчин нь бол байхгүй байгаа. Дэлхийн хэмжээний цалин, орчин одоо дэлхийд өөр газруудад санал болгож байгаа тэр таатай орчин бол Монголд байхгүй байгаа учраас тэд нар бол явж байгаа. За энийг бол ойлгож байна тий нэг талаас. Нөгөө талаас тэдгээр залуучууд бас нэг эх орон сэтгэлтэй байгаасаа гэж боддог. Гэхдээ хэн ч гэсэн таатай амьдралыг хөөгөөд аштайхан одоо орчин руу яваад өгвөл өгнө шүү дээ. Энэ улсад чинь эзэн үлдэхгүй шүү дээ.
тий. Аль одоо олигтой оюуны одоо боломжтой потенциалтай залуучууд нь ялангуяа залуу хүмүүс нь яваад байгаа байхгүй. Ингээд хувийн амьдралаа бодоод яваад өгөхөр чинь яг энэ хөгжлийг одоо гардаж хэрэгжүүлэх, түүчэлж явах хүмүүс нь баггүй байгаа байхгүй. Тэтгэврт гарч байгаа эсвэл үеийн өнгөрөж байгаа үеийнхнаас бид нэр шинээр одоо хүлээх зүйл бол байхгүй шүү дээ. Яг дөнгөж одоо сургуульд төгсөж байгаа залуучууд, дунд сургуульд төгсөж байгаа хүүхдүүдээс бид нар юу хүлээх вэ? Яг дунд насны мэрэгшсэн, дэлхийн боловсролыг эзэмшсэн хэл устай залуучууд нь яг Монголдо байж ээж энэ улс орны хөгжилд оролцож тэ ингэж цааш нь авч явах бол шаардлагатай байгаа гэж боддог. Миний эмзэглэж явдаг зүйл нэг л тэ. Тийм болох дээр яг өнөө маргааштай яг одоогор бол зөв гадаад хэргийн яамны тоогоор бол 160 мянган орчим монголчууд гадаадд амьдарч тийм байлээ. Амьдарч байгаа гэдгийг суралцж байгаа, ажиллаж байгаа, аж төрж байгаа гэсэн тийм. Ер нь нийт 90 оноос хойш одоо Монголоос гарч явсан хүмүүсийн тоо бол үр хүүхэд тэгээ гадаадын иргэн болцсон энэ төр тоотойгоо нийлэх юм бол баг хагас сая төгсөж байгаа. Тэр хагас сая хүн бол хамгийн одоо тий амьдралын төлөө зүтгэлтэй чадвартай хэсэг нь байгаа байхгүй юу? Оюуны потенциалтай боломжтой. Тийм хагас сая хүнийг бид үгүй алдчихад байна шүү дээ 30 жил. Энэ бол аюу харамсалтай байхгүй. Тэр хүмүүс Монголд байсан бол эсвэл Монголдо эргэж ирсэн бол өнөөдөр юу бүтээж болох байсан те? Нийгэм ямар байх байсан бэ гэж бодоход бид нар бас ухамсарлах ёстой, эргэцүүлэх ёстой. Хэрвээ энэ подкастыг сонсож байгаа гадаадд амьдарч байгаа залуучууд энэ төр байх юм бол энэ тухай бодоорой. Одоо ажиллаж байгаа, ажил төрлөө хийж байгаад тодорхой хугацааны дараа эх орондоо эргэж ирээрээ. Эх орондоо эргэж ирэхдээ те бас хоос эргэж ирэх хэрэггүй. Өөрчлөлий гэсэн төлөвлөгөөтэй өөрийн ажил мэргэжлийнхээ онцлог тохирсон жижиг бизнес хийх юм уу? Эсвэл шинэ технологи нэвтрүүлдэг юм уу те? Яг ийм чиглэлээр ажиллая гэдэг юм өөрийн төсөөлөл төсөлтөд эргэж ирээрээ гэж бас уриалмаар байгаа. Суралцж байгаа нөхдүүд бол ерөнхийдөө Монголдо эргэж ирээд дэлхийн боловсрол эзэмшиж ирэхээр бас хүндрэлтэй байгаа. Яг ажлын байр нь байхгүй. Байлаа гэхэд тэрэн дээр нөгөө улс төрийн томилгоогоор хүмүүс очиж суудсан. Тийм учраас ерөнхийдөө шантраад эсвэл одоо залхаад те системийн асуудлаас болоод ингээд буцаад гадагшаа явчихад байгаа. Айгүй их олон залуучууд хэдэн мянган юм залуу байгаа шүү дээ. Яг нарийн тод тэд гэж хэлж мэдэхгүй гэхдээ хэдэн мянга бол байгаа байхгүй. Тэгэд хэдийгээр нөхцөл байдал тийм сайн биш те. Улс төрийн ийм одоо маш хэцүү орчинд тэгээд гадаад дотоод орчны ийм хайчин дунд оршиж байгаа ч гэсэн яг энэ 100 жилийн өмнө бид нар одоо арай гэж авч үлдсэн те. Устгуулан барин байж 100 жилийн өмнө устгуулчаад 2 жилийн дараа бид нар сэргээж чадсан шүү дээ 21 он 1921 он. Энэ тусгаар тогтнолоо цааш нь батжуулахын тулд хүн болго ухамсартай байгаасай түүхээ сайн уншиж гэж уриалмаар байна. Тэгээ ер нь би ч одоо яг дунд насндаа орно 36 настай энэ жил 36 орсон тэгээ 30-тай байсан үе 25-тай байсан үе 20-тай байсан үе гэж бодох юм бол хүний бас төлөвшлийн үе юм байна л да. Тэгээ одоо би өмнө нь бол 20 морьтой байхдаа ер нь явах юмсэл гэж боддог байсан. Гадагшаа. Тэгээд миний хувьд бол бас Франц, Швейцарт тодорхой хугацаа өнгөрөөсөн. Тэгээд ер нь Европын боловсрол бол бас үнэхээр одоо дэлхийн түвшний боловсрол байдаг. Эргэж ирээд Монголдо ингээд нийгмийн байдал, хүмүүсийн боловсролын түвшин, харьцаа, хандлага, цалин энтрийг хараад үнэхээр голдог. Гэхдээ ингээд цаг явахын хэрээр бол үнэхээр Монгол бол бидний орон зай. Өөр улс оронд бол ийм орон зай бол бидэнд олдохгүй. Тийм учраас яг би францчуудын ярьдаг нэг үгийг бас ярил л та. Францчууд бол ингэдэг байхгүй юу? Ингээд өөр хүний тоогоороо очиж тогтсон өрмийг битгий дээ. Өөрийнхөө тогоонд байгаа сүг одоо өрн болтол нь ингэж хөдөлмөрлөө гэдэг байхгүй юу? Тэгэхээр бид нар бол нэг бэлэн
болцсон нөгөө Европын юм уу дэлхийн энэ хөгжилтэй орнууд руу очиод тэр өргөн дээр нь очиод шүү дээ. Бэлэн тэнд сайхан байгаа. Өөрийнхөө тоогоотой өрмийг бид нэр цүг түүх хийсүү бид нэр өргөн болтол нь хөдөлмөрлөх хэрэгтэй байхгүй. Тэр ажлаа хийцгээе. Энэ 19 оноос хойш яг 100 жил өнгөрч байгаа энэ ой дээр бол залуу хүний хувьд бол тийм л уриалах хэлмээр байна. Тэгээд ер нь бол Монгол бол маш их тийм боломжтой орн, потенциалтай. Тухайн улсын боломжийг юугаар үнэлдэг вэ гэвэл газар нутаг байна уу? Нэгдүгээр те. Хүн амын тоо хэдв. Нөөц баялаг хэр байна уу? Газар зүйн байршил ямар байна уу гэдэг юм одоо үндсэн суурь үзүүлэлтүүдээр хардаг. Энэ бүх суурь өгөгдлүүд бол Монголд байна. Энэ бол тэнийх талаас нөгөө энэ газар нутгийг авч үлдэж тусгаар тогтнуулж бидэнд үлдээсэн те. Энэ бидний өвгдээсэн бас авъя авахгүй юу? Тэгэхээр бол тэдэнд бол байнга талархаж явах хэрэгтэй. Ер нь суурь байгаа өгөгдөл дээр бид нар ажиллаад хөдөлмөрлөө зөв төлөвлөөд нийгэмдээ оролцоотой иргэн байгаа цаашаа явах юм бол хөгжих бол маш хурдан хугацаанд өрнөж болно. 2-3 жил өөрчлөлт боломжтой. Тэгээ ингээд энэ өөрчлөлт өрнөхгүй ингээд удаад нэг дорой хий эргээд те улс төрийн хэрүүл дунд ингээд бид нар улс орон хөгжихгүй байна, Монгол муухай байна. Тэгээ Монголоос зайлий дөрвийн энтер гэсэн юм одоо үзэгдлүүд эсвэл гадны колон олон энтер гэж бас нэг ярьдаг хүмүүс байгаа шүү дээ. Энэ бол ерөнхийдөө жоохон залхуу хүмүүс яриах. Хялбар арга хүсээд байна шүү дээ. Бид бол энэ улсыг өөрчлөх ёстой. Тэгээ сүүлийн үед бол энэ арчсан нийгэмд бол нөгөө иргэдийн оролцоо гэдэг юм бол аюух ярьдаг болсон. Ямар оролцоо вэ гэвэл оролцоотой иргэн бэж чинь нийгмийн өөрчлөлтийг бол авчирдаг тийм. Жишээлбэл залуучууд сонгуульд оролцохгүй байна. Яагаад сонгуульд оролцохгүй вэ гэвэл сонгох хүн байхгүй нэ. Гэхдээ байхгүй гэж болно шүү дээ. Очоод тэр чинь нөгөө цагаан хувцас бөглөдөг юм уу, өвчнгүй болгочих болно шүү дээ. Тэр нөгөө өвчнгүй болсон хувь чинь нэмэгдэх юм бол тэр сонгуул чинь тэр чигээр өвчнгүй болох боломжтой байхгүй. Тэгээ оролцохгүй жишээлбэл 16-аас дээш насны сонгуулийн насны 16-аас 30 насны залуучууд саналаа өгөх юм бол яг одоо байгаа улс төрчтэй сонгогдох хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө оролцооноос эхэлдэг байхгүй. Тийм юм хийхгүй байгаа мөртлөө манай залуучууд залхуураад эсвэл одоо Монголд болохгүй байх, бүтэхгүй байх гэж яриад байгаа нь бол буруу. Иргэний оролцоо гэдэг юм яг л өрөндийн нийгэмд бол айгүй чухалд авч үздэг. Тэгээ н оролцоог идэвхжүүлэхийн тулд төр зэсэг нь бас байнгын тийм бодлого явуулж идэг. Манай ч гэсэн яг төрийн бас байгууллагууд ажилтдаг л да. Гэхдээ хангалттай биш. Бид нэр 16 оны сонгуул, 12 оны сонгуул, 8 оны сонгуулийг харахад залуучууд ер санал өгөхгүй байгаа. Дандаа настай хүмүүс, тэтгэврийнхэн итгэвтэй. Тэр хүмүүсийн сонголт чинь одоо яг бидний харагдаж байгаа зүйл байгаад байна шүү дээ. Тэгэхээр бол 16-аас 30 насны, 30 хүртэлх насны энэ залуучууд энэ бол дор хаяжуул хагасаа сонгогч бол байгаа. Нийгэм итгэвтэй байх хэрэгтэй. Дараа нь өөрчлөлт бол ирнэ. Сонгуулийн ганцхан цикл 4 жилийн хугацаанд бол өөрчлөлт ирж болдог. Тэгээд харж байхад бол тиймэрхүү л санаа бодлууд бол бэж идэг. Өөр нийгэм сайхан зүйл бол байлгүй яах вэ? Улс орон бол хөгжиж байна. Шинэ техник технологи нэвтэрч байна, тий? Бид нарт бол бас дэлхийн хэмжээний мэдээлэл авах боломж одоо интернетээр дамжаад бол үүссэн байна. Ерөнхийдөө нэг юм томьёол байдаг шүү дээ. Англи хэл ухаалаг төхөөрөмж интернет 3-тай байхад дэлхий таны гарт ирж байгаа гэдэг. Тэгэхээр дэлхий бол хол биш. Бидний хүсээд яриад байдаг тэр дэлхийн хөгжил тэр бол ерөөсөө яг гарт байгаа байхгүй. Утсан дотор ч. Өдөр болгон бидний одоо эргүүлж байгаа таймлайн дотор байж байгаа байхгүй. Тэрийг өөртөө хэрхэн одоо ашигтайгаар тусгаж авах те. Тэр тусгаж авсан, олж авсан тэр зүйл мэдлэг мэдээлэл бодол тэр зүйлийг хэрхэн одоо өөрийнхөө амьдралд ашиглах, цаашлаад нийгмийн баялаг болгон хувиргаж чадах вэ гэдэг тэр чадамж бол харин асуудалтай. Тэрийг бүрэн ашиглах хэрэгтэй.
боломж нь байгаад идэг ашиглахгүй байгаа бол тэгээд одоо арчаагүй л гэж хэлэх хэлбэг тий. За би бол аялал жуулчлалын салбарт одоо 16-7 жил ажиллаж байгаа. Яг нь сүүлийн үед бол сансрын аялал жуулчлал гэдэг юм шинэ салбар орж ирж байгаа. Энэ бол нөгөө стратосферийн давхар буюу дэлхийгээс дээшээ 30-аас 100 км дотор гарчаад буцаад буугаад ирдэг тийм аялал жуулчлал хөгжиж байгаа. Тэгээ яг их үедээ бол энэ чинь нэг 2000-аад оны их үед нэг удаагийн нислэгийн нэг зорчигчийн хүн чинь $20 сая байсан. Тэгээд дэлхийн тэр бомтон мөнгөний боломжтой хүмүүс 20-30 хүн бол ниссэн байгаа жуулчнаар. Одоо сүүлийн үед бол нөгөө Richard Branson-ы Virgin Galactic гэдэг яг юм сансрын аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байгаа төсөл өгжүүлж байгаа компани байдаг. Та нар бүгдээрээ мэдэх бах. Тэднийх бол нэг удаагийн нислэгийн үнийг нь $250,000 болгоод булгацсан байхгүй. Virgin Galactic сая яг сарын өмнө Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан. Өөрөөр нөгөө бирж дээр хувьцаагаа гаргана гэдэг чинь энэ бизнес бол үнэхээр бодиттой зүйл юм байна. Баялаг бүтээх одоо бизнес юм байна. Үнэхээр хэрэгжих одоо бололцоотой төсөл юм байна гэж хөрөнгө оруулагчид харсан учраас тэнд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр бидний уламжлалт нөгөө аялал жуулчлалын ойлголт тэр цар үрээ бол шал өөр юм хэмжээсүүд рүү орж байгаа. Бид нар нөгөө түүх ярьдаг шин. 13 дугаар зууны түүх. Тэгээл нүүдэлч ахав махав гэх зардаг бүтээгдэхүүнүүдийн маань агуулга ерөнхийдөө ч хуучирчаад байгаа байхгүй. Нэг л юм давтаал тэгэл түүхээ яриад. Одоо шинэ салбар руу шинэ чиглэл рүү орох хэрэгтэй. Дэлхийд өрсөлдөхийн тулд. Тэр сансрын аялал жуулчлалын ямар боломж бололцоонууд байна гэдэг талаар бол манай салбарынхан бус залуучууд судалж байгаа. Монголоос бид нар агаарын бөмбөлөг хөргөжүүлж байна. Агаарын бөмбөлөг нь өөрөө тийм дотроо юм капсул агуулсан. Зорчигчийн кабин гэсэн үг л дээ. Тэгээд сансарт гарчаад бөмбөлгөөрөө буцаад буугаад ирж болох. Нэг өдрийн дотор. Тэр ийм төрлийн аялал жуулчлал хөгжүүлэх бололцоог бол судалж байна. Техникийн хувьд бол боломж бол бүрдсэн юм билээ. Ерөнхийдөө нэг удаагийн нислэгийн өртөг бол дунджаар $75,000 орчим байгаа юм бэл. Агаарын бөмбөлгөөр явахад. Тэгээд тэр үнийг бууруулж болох ямар өшөө арга зам байна гэж судалж байна. Сансрын технологи гэхээр бид нар бол сансарт нисэх тухай, буужуу хөргөх тухай, сарлуу эсвэл марс руу хөрөх тухай ингээд их хол юм бодоод идэг. Үнэ эрэхтэй бол маш ойрын зүйл байгаа байхгүй. Тэр одоо шинэ чиглэлүүд рүү ажиллахаар бас Монголд бас тийм сансрын технологиор мэргэсэн инженер залуучууд байгаа. Японд төгссөн. Монголч өөрөө бүр 1981 онд сансрын гүрэн болсон шүү дээ. Үнэ нисгээд суурь шинжилгээ ухаанаа хөгжүүлээд шинжилгээ ухааны академич нөгөө сансрын шинжилгээ ухаануудтай холбоотой бүх суурь судалгаануудыг хийдэг. Хим, физик, биологи, астрофизик одоо орон судлал тий. Тэгэхээр өгөгдөл байгаа байхгүй. Тэрэн дээрээ суйрлаад бид нар цаашаага ямар эдийн засгийн шинэ чиглэл, шинэ салбар үүсгэж болох вэ гэдэг талаар судалж байгаа. Ийм зүйл байгаа шүү тий. За ингээд энэ миний 1287 дахь алхам байлаа. За баярлалаа.